Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн цэцэрлэж 50 ортой хүүхдийн тасгийг шинээр нээсэн байна. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй ээжүүд хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж байна. Тэгээд манай хүүхд бүр амар шокч ирсэн. Яа одоо эмчилгээ сайн өнөөдөр гарах гэж байгаа битээ. Улсын хүүхдийн эмнэлгүүд ачаалтайгаа үед бол маш зүгээр тий. Эцэг ээжүүдэд дээр бол маш эмчилгээ сайн л байгаа л да. Ийм ачаалттай үед ийм шинэ эмнэлэг нэгдсэн бол болж штэ одоо хүүхдүүд ийм цөөхөнд нэг их ачаалттай үед нэг хүүхдүүд олон дахин бинээсээ ханиад үрдэг. Тэгэхээр энэ эмнэлэг болохоор арай л нэг ачааллыг баасгаж нэг хүүхдүүд цөөхөн байгаа болохоор дайжгүй л штэ бол гоё л байна. Шинээр хүүхдийн тасаг нээхийн тулд засгийн газар эрүүл мэндийн яам, батлан хамгаалахын яам хамтран хөрөнгө босгосон. За цаашид цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэхээр анхаарч байна. Өнөөдөр одоо өөрийн биеэр хүрэлцэн ирж бид та бүхэн энэ эмнэлгийн үйл ажиллагаатай шинэ нээсэн тасагтайгаа танилцаад энд хэдвэж эмчлүүлж байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байна, эмчилгээний явц байдал ямар хөө байна уу танилцж яваа юм. Тэгвэл гайгүй л байгаа юм байна. Маш богино хугацаанд 50 ортой хүлээн авахын эмнэлгийг богино хугацаанд илгэн одоо иргэдэд үйлчилж чадж байгаа байдал байна. Тэгээ бид нэгэнд зөвсөчний нэгдсэн эмнэлэг буюу цэргийн төв госпитал дээр энэ чадах дээр тулгуурлаад дараагийн бусад одоо төрлийн үйл ажиллагааг чадахыг нэмэх чиглэлээр бид нэлээд анхаарч байгаа. Цэргийн төв эмнэлэг өмнө нь хүүхэд хүлээж авч байгаагүй. За харин өнөөдөр зэвсэгт хүчинд ажиллаж байгаа нийт албан хаагчдын хүүхдийг эмчлэх тусгай тасагтай боллоо. Мөн энэ тасагт Баянзүрх, Чингэлтэй дүргийн хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байна. 1-р сарын 15-наас эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, хүүхдүүдэд авч эхэлсэн байж байгаа. За Баянзүрх дүүргийн 5 хороо, Чингэлтэй дүүргийн 3 хороо гэсэн ийм товлол байгаа хэдий ч бид нэр эхний ээлжинд эмнэлгүүдийн ачааллыг ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хөнгөлөх үүднээсээ хороо харгалзахгүйгээр хүүхдүүдэд аваад эхэлсэн байж байгаа. Шинээр байгуулсан хүүхдийн тасагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар авсан. За үйл ажиллагаа нь чигдэрсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. За иргэдийн энэхүү этгийг дэмжихээр Монголын үндэсний